Дараагийн мэдээг танилцуулъя. Францын мөрдөн байцаагчид TikTok компанитай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. За энэхүү эрүүгийн хэрэг үүсэх гол шалтгаан нь TikTok платформ дээр цацагдж байгаа мэдээлүүд нь хүүхдийн сэтгцэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй амиа хорлох үйлдэл урайлдаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас энэ талаарх одоо мөрдөн байцаах үйл ажиллагааг Парисын прокурорын газруудаас эхэлсэн байгаа юм байна. За Францын мөрдөн байцаагчид видео хуваалцдаг энэхүү платформ дээр амиа хорлтыг сурчилсан контентийг хүлээн зөвшөөрдөг. За түүний алгоритмууд нь ийм одоо асуудалд эмзэг байдаг хүүхэд залуусуудыг амиа хорлоход түлхэц болгодог гэж үндслээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. За энэ одоо эрүүгийн хэрэг үүсэх болсон гол шалтгаан нь Францын хэд хэдэн гэр бүлийн зүгээс TikTok-д чиглэсэн үйл ажиллагаа. За мөн TikTok хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн нөлөөллийн талаар Францын парламент мөрдөн байцаалт явуулсан. За мөн Amnesty International Францын сенатын нийтлсэн ижил төстэй асуудлаар хийгдсэн наривчлан тайлангийн дараа энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм. За Парисын прокурорын газар гаргасан мэдээлэлтэй мөрдөн байцаалт нь амиа хорлтыг сурчилсан контентийг TikTok гаргаж байгаа эсэг мөн TikTok-ийн дундын жуулчлагчдын энэ асуудлаар үйлдэгдсэн зөрчлийн талаар эрх баригчдад мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх талаар нь мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Мянмар гарагт гаргасан мэдээлэлтэй TikTok мөрдөн байцаалт үйл ажиллагаа явуулах үндслэл болсон парламентын тайланд дурдсан мэдээллийг үндсэнд нь няцааж байгаагаа мэдгдсэн. За өсвөр насныхны аюулгүй байдал сайхан байдлыг дэмжих зорилгоор тусгайлан бүтээсэн 50 гаруй урьдчилан тохируулсан функц тохиргоо TikTok дээр ажилдаг. Хүчирхийллийн шинжтэй 10 видео тутмын 9-ийг нь үзэгдгээс өмнө устгадаг. За бид бас өсвөр насныхны аюулгүй байдал насан тохирсон ийм одоо экспириенсийг бий болгох чиглэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг гэж мэдээлэлтэй дурдсан байна. Парисын цагдаагийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх бригад хүний амь насанд халдах зорилгоор ашигласан бүтээгдэхүүн эсвэл аргыг сурчилсан болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хууль бус үйл ажиллагааг зөвшөөрөх зэрэг иймэрхүү гэмт хэргийг мөрдөн шалгах болно гэж прокурорын газарт мэдгдсэн байна. За хэрв мөрдөн байцаалт нь яллах дүгнэлтэнд хүрэх юм бол гин буруутай тогтогдсон хүмүүсийг хэдэн жилийн одоо хорих ял болон торгуул хүлээж байгаа юм байна. Францын хуульд нийтлэг байдаг шиг одоогийн байдлаар прокурор энэхүү мөрдөн байцаалтын явцад ямар хүмүүст ял тулгаж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдээгүй байна. За өнгөрсөн жил болоод Францын 7 гэр бүл TikTok Францыг хор хөнөөлтөй контентийг зохицуулж чадаагүй хүүхдийн амь насанд аюултай материалд бий болгосон гэж үзэж шүүхэд өгсөн. За 7 гэр бүлийн 2-ынх нь хүүхэд бол үүнээс болж амь насаа алдсан байсан. За нэг нь болох 15 настай Мари Литек гэж хүүхэд байсан юм байна. За түүний эцэг Стапиан мистер хэлэхдээ охиноо нас барсныхан дараа уцыг нь ухаж үзэхэд амиа хорлох талаарх арга хэрэгсэл заавар сэтгэгдлийг сурчилсан видео бичлэг TikTok дээр байхыг нь олж үзсэн байна. За энэ талаар эцэг нь хэлэхдээ TikTok алгоритм охинд нь ийм контентийг бол удаа дараа үзүүлж байсан. За TikTok болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ ялангуяа хүүхдүүдийн дунд хүчирхийлэл дээрлэлтийг өдөөсөн хэрэгээр дэлхийд даяар нэгтлэн шалгагдаж мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь Франц улсад инхүү явагдаж байгаа юм. За буруутай этгээдүүдийг тодруулах. За мөн үнэхээр яг TikTok ийм одоо үйлдэлийг гаргаж байгаа эсхийг Францын прокурорын газар болон кибер аюулгүй байдалтай тэмцэх цагдаагийн хилцээш шалгаж байгаа юм байна.